Сайн байцгаана уу? Шинэхэн бичлэгтэй тавтай морил. За та бүхэн ер нь ганцхан өдрийн дотор ганцхан буруу сурталчилгаанаас болоод дэлхийн хамгийн том кофений сүлжээ. За тэр дундаа кофений хэрэглээгээрээ зах зээлээрээ нэлээд дээгүүрт ордог улсын салбарын захирал ажилласаа хаалгадаад бүр тухайн улсын ерөнхийлөгч нь хүртэл аль биесээр мэдэгдэл хийж нийгэм даяараа уурлаж байсан ийм тохиолдлыг сонсч байсан уу? Тэгвэл яг ийм үйл явдал яг одоо Өмнөд Солонгост өрнөд байна. За ердөөсний кофений халуунаа барьдаг аяга бас танк гэдэг үгнээс энэ үйл явдал эхэлсэн. За та бүхэн магадгүй интернет дээр одоо харуулж байгаа эдгээр зургуудыг харсан байх. Солонгосчууд яагаад Starbucks-ыг бүх нийтээр бойкотлж одоо ийм том дуулан гараад байгаа тухай өнөөдөр бүгдээрээ сонирхъя. За ер нь бол бүх зүйл маш энгийнээр эхэлсэн. Starbucks Кореагаас өөрсдийнх нь том хэмжээний танк нэртэй тамблер буюу одоо халуунаа барьдаг аягаа сурталчлах хямдралтай худалдаалахын тулд Tank Day гэдэг онлайн аяныг эхлүүлсэн байгаа. Тэд ердөө манай том аягийг ширээн дээрээ тас хийтэл тавиад кофегоо уу гэсэн ерөөсөө ийм утгатай сурталчилгаа хийсэн. Энгийнээр харах юм бол зүгээр л нэг маркетингийн үг хэллэг байгаач гэсэн энэ сурталчилгаагаа гаргасан өдөр нь 5 дугаар сарын 18-ны өдөр байсан. За эндээс л хамаг хэрэг мандсан гэж хэлж болно. За яагаад 5 сарын 18 яагаад танк тас гэдэг үгнүүд нь солонгосчуудын зүрхэнд нь ортол шархлуулад уурлуулж бухимдуулаад одоо Starbucks-ыг бойкотлох дээрээ тулсан бэ гэхээр Солонгосын түүхэнд 1980 оны 5 сарын 18 бол хизээж мартагдашгүй цуст өдөр гэж хэлж болно. Өмнөд Солонгост 5 сарын 18-ны өдрийг 5 сарын 18-ны ардчилсан хөдөлгөөн гэж хэлдэг. Эсвэл Кванжугийн ардчилсан хөдөлгөөн гих зэргээр нэрлээд дурсгалын өдөр болгон албан ёсоор тэмдэглэдэг. Өөрөөр хэлэх юм бол энэ өдөр нь 1980 онд цэргийн дарангууллын эсрэг иргэдийн өөрсдөө санаачлан өрнүүлсэн ардчлалын төлөөх түүхэн тэмцлийг дурсдаг өдөр юм байна. 1980 оны цэргийн эргэлт болон цэргийн дэглэмийн эсрэг Кванжу хотын мянган оюутнууд энгийн иргэд босон жагсаад Чундуаны одоо дарангууллын дэглэмийг эсэргүүцсэн байгаа юм. Гэтэл байдал буруугаар эргээд цэргийнхаа ууг жагсаалыг одоо танк, хуягт дуулахтай машинууд ашиглаад, буу энтер ашиглаад маш зэрлэгээр даран зогсоосны улмаас 100 энгийн иргэд залуучууд ам өргөцсөн. За энэ хөдөлгөөн нь 1980-ад оны Өмнөд Солонгосын ардчлал болон өнөөгийн бүгд найрамдах Солонгос улс байгуулагдах гол хөдөлгөгч хүч түлхэц болсон гэж үздэг юм байлээ. Тиймээс 5 сарын 18-нд улс даяараа албан ёсны дурсгалын арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд үүнд нь засгийн газрын өндөр албан тушаалтнууд болон ерөнхийлөгчийн хүртэл бичлэн байнга оролцдог. За ингээд харахад дарангууллын дэглэмийн эсрэг одоо ардчлалын төлөө жагсан Кванжу хотын оюутнууд иргэдийг дарахын тулд төрөөс цэргийн танк одоо хуягт машинуудыг оруулж зэрлэгээр устгасан түүхтэй буюу 5 сарын 18-ны өдөр бол солонгосчуудын хувьд үндэсний одоо гашуудал болон дурсгалын өдөр. Гэтэл энэ өдөр нь танк гэдэг үгээр маркетинг хийн гэдэг нь бол солонгосчуудын хувьд түүхээрээ доромжлуулсан хэрэг болсон юм байлээ. Дээрээс нь Starbucks-ийн тэр сурчлагаан дээрх ширээгээ тас хийтэл зохих гэдэг үг нь Пакчун Чол гэд оюутан залуу цагдаа нарт ирүүдэн шүүгдэж амнасаа алдсан тэр хэргийг бас иргэдэд сануулсан. За тэр хэрэгээр даажгансан ийм өнгө аястай байсан. За тэгээ үүнийг тайлбарлах юм бол Пакчун Чол буюу Сөүлийн үндэсний их сургуулийн хэл шинжилгээний ангийн оюутан байсан бөгөөд ардчилсан хөдөлгөөний идэвхтэн залуу байсан. Тухайн үед цэргийн дарангуулагч Чундуаны одоо дэглэмийн доор ажиллаж байсан цагдаа нар энэ Пакчун Чол гээд оюутан залууг 1987 оны 1-р сард баривчлаад бусад тэмцэгчдийнх нь байгаа газрыг хилүүлэхийн тулд ирүүдэн шүүж байгаад амнасыг нь хохироосон байгаа юм. Гэтэл цагдаа нар энэ хэргийг тухайн үед нүүн дарагдуулахын тулд хэвлэлийн баг хурал хийхдээ худал мэдээлэл хэлсэн байдаг. За тэрний юу вэ гэхээр байцаалтаа авч байсан цагдаа ширээгээ тас хийтэл зогсон чинь оюутан Пакчун Чол зочоод сандлаасаа унаад үхзэн гэж албан ёсоор худал мэдээлэл тараасан байдаг. За энэ увайгүй худал мэдэгдэл нь солонгосчуудын уур бухимдлыг бол тухайн үед дээд зэгтэнд хүргээд улмаар 1987 оны 6 дугаар сарын ардчилсан тэмцэл эхлэх гол очин болсон байдаг. Үүний үр дүнд Солонгос улс дарангууллаасаа салаад ерөнхийлөгч ард түмэн нь өөрсдөө шууд сонгодог үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадсан түүхтэй. Хэрэв та бүхэн 2017 онд гарч ирсэн одоо Солонгосын 1987 гэдэг уран сайхны киног үзэх юм бол тэр кинонд яг энэ Пакчун Чол оюутны үхэл болон энэ худал мэдэгдлээс үүдэн Солонгос улс хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулдаг ийм кино бас байдгийн байлээ шүү. За тийм учраас Starbucks-ийн сурчлагаанд
ширээгээ тас хийтэл цохох гэдэг үг ороход солонгосчууд шууд энэ түүхийг санаад бүр зориуд доромжилж байна гэж хүлээж авсан байгаамаа. Ер нь бол солонгосчуудын эсэргүүцэл ямар хүчтэй, ямар нэгдмэл байж чаддгийг дэлхийд даяараа мэддэг болсон. Тэгээд одоо энэ асуудлаас үүдээд солонгосчууд Starbucks-ийн аппликейшн устгаж ийн, картны мөнгөө татаж авч ийн, Starbucks-ыг бүрэн бойкотлж эхэлж ийн, Starbucks-ийн аягуудыг галтны шатааж ийн, хагалж ийн, эвдэлж ийн гэх мэтчлэн маш их эсэргүүцлийг интернет орчинд гаргаад байгаа. Үүнээс болоод компани сандраад уучлалт гуйгаа зогсохгүй Starbucks Кореагийн гүйцэтгэх захирал болон маркетингийн багийнхныг шууд ажлаас нь халсан байдаг. Тэр ч байтугай тус улсын ерөнхийлөгч Lee Jae-myung өөрөө энэ бол ардчлалын төлөө цусаа урсгасан иргэдийг доромжилсон ашиг олох гэсэн хүнлэг бус үйлдэл гэж хатуу мэдэгдэл гаргасан байдаг. Мөн Америкийн нэгдсэн улсын Сиэтл хотод байх Starbucks-ийн одоо дэлхийн төв байрны хэвлэлийн төлөөлөгч нь хэлэхдээ 5 дугаар сарын 18-ны өдрийг түүхэн болон хүн төрөлхтний хувьд маш гүн гүнзгий ач холбогдолтой өдөр гэдгийг нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлээд хүлээн зөвшөөрөх боломжгүй маркетингийн алдаа гаргасандаа гүнээ хүлцэл өчөж байна гэж хэлсэн. Мөн тэрээр энэ үйл явдал нь олон нийтэд маш их гомдол, гүн шарах үүсгэснийг ухамсарлаж байгаа ч санаатай үйлдэл байгаагүй гэдгийг бол дурдсан байдаг. Түүнчлэн ийм алдаа дахин давтагдахгүй байхын тулд Starbucks дотоод хяналт шалгалтын стандарт компани даяарх сургалтуудаа илүү чангатгаж байгаагаа онцлсан байдаг. Shinsegae Group-ийн охин компани болох E-Mart-ийн харьяанд Starbucks Korea-г ажилуулдаг SCK компани удирдагч хэдийнэ ажлаасаа халагдсан. Мөн Starbucks Korea-гийн хувьд өнгөрсөн 2 дугаар сард энэ ондоо багтаад багадаа 100 гаруй шин салбарыг нээхээр төлөвлөж байгаагаа зарлж байсан бөгөөд Солонгосын зах зээл нь 2025 оны байдлаар нийт салбарынхаа тоогоор дэлхийд бүр 3-т ордог Starbucks-ийн маш том бүс нутаг гэгдэжсэн. Тэгэхээр энэхүү үйл явдал нь одоо кофений борлуулалтад Starbucks-ийн борлуулалтын ашигт хэрхэн нөлөөлөхийг хүмүүс харахад үлдлээ. За ингээд ганцхан өдрийн дотор дэлхийн хэмжээний супер брендийн удирдлагуудыг судлаас нь хөдөлгсөн энэ кейс бол маш сонирхолтой санагдсан. Мөн солонгосчууд одоо альва асуудал дээр нэгдмэл хүчтэй тэмцэл өрнүүлдэг нэг талаараа бахархмаар санагдлаа. Мөн манад хэрвээ яг үүн шиг түүхэн одоо эмзэг өдрийг ямар нэгэн гадны брэнд одоо маркетингда буруу ашиглавал бид нар яг ингэж чадах болов уу гэсэн асуулт төрж ийлаа. Тэгээ та бүхэн бас юу гэж бодов доор комент хэсгээр бичиж үлдээгээрэй. Тэгээд бүгдээрээ дахиад нэг өөр шинэ дугаараар уулзъя. Bye bye.